Сайн байцгаана уу? Би Бэр Цэцэг байна. Нийгмийн ажилтан арт терапист мэргэжилтэй. За хүүхэд гэр бүл байгууллага хамт олонтой ажиллаад 23 жил болж байна. За 23 жилийн ажлын туршлагаас эргээд харахад орчин үед эцэг эхчүүд маань хүүхдээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэх тал дээр бага цаг зарцуулж байгаа юм шиг санагддаг. За хүүхдүүдэд мэдээж эцэг эх болгон ирээдүйд 20 жилийн дараач гэдэг юм уу маш зөв хүмүүжлэлтэй, төлөвшөлттэй, ухаалаг амьдралыг эрсдлийг тооцож түүнийг даван туулах чадвартай мундаг хүн болохыг бол хүсдэг. Гэвч бодит амьдрал дээр эцэг эхчүүд маань чөлөө завгүй ачаалттай ажилтгаасаа болоод өдөр тутамд хүүхдтэй тохиолж байгаа үйл явдлын талаар мэдээх, сонсох, хүүхдтэйгээ ажиллах, тэднийгээ зөв чиглүүлэх юм цаг зав багтаагаас гадна аргаа ингээд олдоггүй байгаа. Мөрөөдлийн жигүүр арт терапи хөтөлбөрийн маань гол зорилго бол урлаг суурилсан арга зүйг ашиглан хүүхдийн сэтгэл зүй, бие махбод оюун ухааныг зэрэг чиглүүлж өөртөө итгэлтэй, ухаалаг, зөв хүмүүжил төлөвшөлтэй хүн болгож чиглүүлнэ. Энэ мөрөөдлийн жигүүр хөтөлбөрөөр дамжуулаад хүүхд өөрт төрж байгаа уурлах, бухимдах, ганцаардах, эргэлзэх, тэнгэлзэх, айх, ичих гэх мэт ийм хэцүү үед хүүхэд өөрийнхөө мэдрэмжээ ойлгож, өөртөөгөө ажиллах, сэтгэлийн хаттайгаар даван туулахаас гадна ирээдүйд хүмүүстэй багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх ур чадвар суралцах, бусдад харилцах харилцаан дээр өөрчлөлт хийх, өөрийнхөө бие зөв авч явах ийм ур чадваруудаас суралцдаг. Ингэснээр ирээдүйд хүүхэд маань өсвөр насны болон бага насны хүүхдүүд маань их сургуульд орох, ажилд орох, за магадгүй гадаадд явхад ч гэсэн энэ ур чадваруудаа ашиглах ийм ач холбогдолтой байна. Арт терапи буюу урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дуу дуулуулах, бүжиг үжиглүүлж, зураг зурулах тухай бол биш байгаа. Эцэг эхчүүд маань хүүхдтэй янз бүрийн ур чадварыг хүсдэг шүү дээ. Хүүхэд маань өөртөө итгэлгүй байна, дуу сул байна, бусдад харилцаж чадахгүй байна, ганцаардмал байна, уур бухимдалтай байна гэдэг юм уу. Эцэг эхчүүд энэ хэрэгцээгээ л аваад ирэхэд хангалттай. Арт терапи хөтөлбөрөөр хүүхдийг дуу, бүжиг заахаас илүү хүүхд таны хэрэгцээн дээр тулгуурлаад таны хүүхдийг хөгжүүлэхэд дуу, хөгжим, бүжиг, хөдөлгөөн болон бусад урлагийн төрөл хэрэгслүүдийг ашигладаг байгаа юм. Эцэг эх зөвхөн та хүүхдийнхаа тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлоод хүрээд ирэхэд хангалттай. Мөрөөдлийн жигүүр хөтөлбөрийг үр дүнтэй явуулах, зохион байгуулахад, хүүхдэд хөгжүүлэхэд багш эцэгийн хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг. Эцэг эхчүүд хүүхдийгээ хамгийн сайн мэдгчд байдаг. Хүүхдээ 15 жилийн дараа, 20 жилийн дараа ямар хүн болохыг тэр аль хэдийн төсөөлсөн байдаг. Тийм учраас багш эцэг эхтэй хамтран ажилласнаар хүүхдийг ирээдүйрөө зөв чиглүүлж чаддаг. Ингэснээр мөрөөдлийн жигүүр хөтөлбөрт эцэг эх хамтдаа оролцох боломж олгосноор хүүхдээ зөв хүмүүжүүлэх эерэг аргыг суралцдаг.